Сайн байна уу хүмүүс үү? Сайн байна уу? За эхлээд багш нь хичээл гэхийн өмнөдийг танилцуулна. Хичээлийн дээр ямар юмнуудыг баримтдаг лээ? Чимээ. За. Чихэн асуусан асуултанд гараа өргөж хариулах. За сайн байна. Шигийн хэлтүү? За. Зөвсөө. За зөвсөө. Ярихгүй байх. За ярихгүй. Өөр нь хариулах уу? За. Үнтэй. Найзтайгаа ярихгүй тий? За бүгдээрээ сурчдын хийсэн лигийг баримтлаад хичээлээ орсон шүү. За. За багш нь танад нэг шүлэг уншиж өгнө. Маш анхааралтай сонсож шүү заяа. За. Цэцэг тарьсан нь ямар нэртэй лээ? Цэцэг тарьсан. За. Зэрмаа цэнтэй уралджээ. Цэцэг тарихаар шиджээ. Ангийнхаа цонхон дээр адилхан савнд суулгажээ. За ямар үйл явдал гарсан? Дахиад за өөр нь харуулах уу? За цэцэг тарихаар шийдсэн тий? Зэрмаа цэнтэй уралджээ. За багш нь үргэлжлүүлээ. За цэцгээ ургуулахын төлөө зэрмаа их ажиллажээ. Өдөр болгон тусаад өнжөө тусалдаг байжээ. За багш нэг юм борыг хэлсэн. За цэцгээ ургуулахын төлөө зэрмаа их ажиллажээ. Нэг өнжөөд нэг тусалдаг. За багш нь шүлэг өгүүлээ. Цэцгээ ургуулахын төлөө цэнд юр хайхарсангүй шүү. Чийггүй шороос явна жигчил бүр хацчихжээ. Цэнд яасан бэ? За Чийггүй шороос. Оо чийггүй шороос гэсэн тийм. Жишээ нь харахгүй. За сайн байна. Цэцэг нь ургаагүй тий. За цэцгээ уцлаагүй. За цэцэг тарьсан шүлэг юуны талаар гарсан бэ? Цэцгийн талаар гарсан тий. Яагаад цэцэг нь ургаад нэг цэцэг нь ургаад яагаад нөгөө цэцэг нь ургаагүй вэ? Багштай хин хариулах уу? За хариулаарай. цэцгийн өдөр бүр услаад цэндэн харин услаагүй. Зэрмаа өдөр бүр өнжөөд усалдаг гэсэн цэнд тоогоогүй тий. За өөр хин хариулах уу? Шүлгийг. За Хиний цэцэг хатлаа? Цэнгийн. За багш нь өнөөдөр за бүгдээрээ ажлын утсаа аваад ансараа тавиараа хамгийн дээд. Хэдэн байжээ өнөөдөр? За хамгийн дээд нь бүгдээрээ. Нэрээ тавьчихлаа. Багш нь одоо зураг ажиглуулна. За ажиглаарай. Энэ хоёр цэцэг аль нь тасгааны цэцэг юм бэ? Ногоон. Дээдийнхэн. За яагаад? Яагаад тасгааны цэцэг гэдэг вэ? Савтай. Тэгээ савтай. За зарим гол цэцэг яагаад завтай те? За өөр. За.
цэвэр агаартай болох юм байна. Бас цэцгээ услах хэрэгтэй. Цэцгээ услах хэрэгтэй. Өөр хариулт өгсөн. Цэцгээ яа. Цааны цэцэг яах вэ? цэвэр агаад бичиж байгаа юм чинь юу яах вэ? Бас тоос шиг. Тоос шиг тийм. За тэгвэл бид давцуулж байна. Цааны цэцэг яг дөрөв байдаг болов? Дөрөв байдаг. За тэгвэл байдаг гэж бодож ямар дөрөв байдаг вэ? Өдөр бүр услах. За өдөр бүр услах. Бас 8:50. Бас 8:50. Бас өдөр бүр нөгөө цаахаар дээр. За өдөр бүр 8:50 те. За өөр хариулт өгсөн. За тэр хайр шиг юм. Шаби. За. Өнжөөд нэг услах. Өнжөөд нэг услах. За багш нь хариулт юм шиг. Цааны цэцэг услах дөрөв гэж байдаг юм нэ. Яагаад гэвэл цэцэг болон өөр онцлогтой. Та нар ингээ хатан цэцэг болон чи өөр агаад тийм болохоор ийм цэцгийг тарихад анхаарах зүйл гэж байдаг. Өдөр болгон тарих. Өдөр болгон шалгах дөрөв байдаг байхгүй юу? За тэгвэл хэвчээ цэцгээр нөгөө нэг ингээд байн услаад байгаа нөгөө дандаа гой цэцэг байна. За тэгээд одоо тэгвэл дөрөв байхгүй анхаарахтай зүйл байдаг гэдгийг батлан зөв баттай зөвлөв шиг хийж байна. Заавшаа. За зөвшөөрөл хийхин тулд анхаарах зүйл байгаа. За дэвтэр номоо ширээнийхээ болон тавиарай. За дэвтэрээ хагаад ширээнийхээ болон тавиарай. За тэгээ өгөхөж авахгүй. За. Самбар авахгүй юм шүү. За тэгээд би биенийхөө шүмшил авах болохоо. Тасна авсаа. За. Багшийнхаа өгсөн үүрэг даатгыг биелүүлэхдээ булаацаж болохоо. За. Багаасаа тийш үү заяа. Ээлж ээлжээр. За тэгээд зингээ татаж авахгүй шүү заяа. Ингээд. Татаж. За. За хэдүүлээ ихний төвшөлтөөр цэцгээ нэ тогшоод үзээрэй. Та цэцэг нь бүгдөө сонсож байвал чигтэй. Таг гэж сонсож байвал чиггүй аа. Чиггүй. Чиггүй. Яаж гэж чиггүй. Чиггүй. Аль багийнхан чигтэй. Танаа гоо чигтэй нөө. Үгүй. Жохон доо. Танаа ингээд бүгдөө дуурч штэ. Хараа ихтэй ингээд танаа чигтэй те. Чигтэй. Жохон санаа. Манай чигтэй. Чигтэй. Манай чигтэй. Шагараа хүлэн байна уу? Хүлэн байна уу? Чагаа. Хүйтэн байна. Манай хүйтэн байна. Шууд хөрөнгөд гарч дааж гин үү? Үгүй гэнэ. Тэгвэл цэцэг болоход бэлэн болсон байна гэсэн үг заа явуулсан. За анхаарал сонсороо багшаага. Шууд гарч хүрэхэд даахгүй хад. Тэгвэл энэ цэцэг болоход бэлэн байна гэсэн үг. Хэрвээ шууд хүрэхэд гарч ингээд дааж ивэл цэцэг усаж болохгүй. Цэцэг чинь даана гэсэн үг ш. Тэгээ шууд карантины ус аваад цэцгээ усаж болохгүй шүү заа. Цэвэр ус. Гэхдээ карантины усаа тунгааж аваад хонуулаад маргааш нь усан заа ёо. За одоо цэцгээ усахынхаа өмнө бүгдээрээ цэцгээ шалгая. Үсрэхэг байна уу, хөлгөр байна уу? Гадаргуу нь ингээд цэцгээ шалгана шүү. Хөнгөн байна. Таны цэцэг ямар байна? Цэцгийнхаа насны шаттай хөлгөр байгаа нь уу? Хөлгөр. Танаа ямар байна? Зэн байна.
해줄게. 여기 갔다 오고 가봐. 자, 두 번 뒤에 없었다. 안 가면 자, 지금 갈래. 자, 어떤 네가 나오셔. 네 목이 나온 거다. 이게 냄새가 들이드셨다. 쫙 잡았어요. 기회 특징. 자, 박시가 상세. 네. 하연 어로. 자, 박신 얘기면 이렇게. 후이. 자, 이때 dostlukta 기회의 특징 보여주라 한 번. 슈슈 좋습니다. 박신은 커스터머가 있어요. 박시는 보여주라가. 내 bakın 배자라 하트 사다시 박시가. 애니 특기 가서 뭐 대를 이게 다시 슈슈 좋습니다. 자, 우스르가 오는 때 우도다 다가와서 자가. 감리가 이런 게 있다고 줬습니다. 게. 날박 이런 게 있다고 줬어 봐갈 때. 아, 네. 자, 슈슈 좋습니다. 봐볼 때. 자, 온다, 옷살에. 애시대도 없으시오. 못한 이거 애기 나랑 치. 자, 니가 나와. 술은 우리도 잘 부드러워. 술 내릴 때, 아, 얘네한테 얘 술에가 샤스가 이게 설득인가라. 어떤 얘는 이게 설득 못하고 어떻게 하면 돼? 뭐라 이제 없을 건데, 기로에 이게 설득인가라. 샤스가 어때 한번 동생 나서 쉬었어요. 뭐또 좀 보자. 자, 무게를 안 씌웠어, 가가래. 자, 그래, 씌웠어. 자, 씌웠어. 아이고, 닭다리 그 왜? 박사 너무 좋아. 자, 이게 다 무슨 얘기도 말아 그래. 자, 이게 또다 그냥 저기 어디 있어?
3-р тасгал руу оръё. Тасгааны ургамлыг усгад юуг анхаарах хэрэгтэй вэ? Багшин сайн төсөлтөөр юу анхаарах хэрэгтэй гэж зааж өгсөн. Өөрөө чийсэн бичээрэй. Юу анхаарах хэрэгтэй? Сайн төсөлтөндөө гарсан штэ багш нь юу анхаарах хэрэгтэй гэж заалаа. За бодож байгаа бичээрэй. За төсөлтөн дээрээс харж байна ш. Энд дээр төсөлтөө ч байгаа ш. Бидний төрний төсөлтөө ч. Юу анхаарах хэрэгтэй гэсэн. Багш нь ихлээд яах хэрэгтэй гэдэг. Намараа хагийн шаттай. За өөрөө бичээрэй. Чигээ шаттай. Бас Чигээ шаттай. Өөр чигээ шаттай. Чихээ нөө чихгүй байна. зөв тий. Өөр юу гэж шинэ за. Дараа нь Антин хасаа үстэй юм. Бүсгэрэн саасан тий. Хэрвээ найз нь хэлэхгүй бол тусууж явах шүү. Найзтай хийж өгөө заа яа. Найз нь асуул хийж өгөөрэй заа яа. За хэрвээ хийж чадахгүй бол багаараа яриад хэлээрэй. За ярьцаарай. Юу хийх хэрэгтэй вэ гэж асуугаад. За багаар яриарай. За хийж чадахгүй бол багийнхаа найзаас тусламж аваарай. Яах ёстой вэ найзаа гэж. За бүгдээрээ 3 тасалаа дууссан уу? Дуусаагүй бүгдээр гараа өгөх багш нь туслая. Тэгээд дараа тийхаа юу шалтгаалсан? Усаасынхаа өмнө шалтгаалсан. Одоо ямар байгааг шалгах ёстой. Хөрсөн шалган дараа нь усаа ямар ахыг шалгахгүй. Хүүт усаа босож болох уу? Үгүй бүлээ ус. Халуусаа босож болох шүү. Бүлээ ус.
За хонсон усаар устгахстай тий. За ингээд бичээрэй. Дараа нь яах вэ тий? Цийнхаа суурийг яах вэ? Устай юу яах? Устай уулсан. Аха. За бичээрэй. Энэ За цэцгээр авах шалтгаан. Шалтгаан Чи таагараа заяа. Таагараа. Энэ ямар нэг юм бэ? Үгүй. Шарам. Чи шар. дараа нь усаа яах вэ? Гэж болохоор энэ үгүй юм шиг байна тий. За ойлгохгүй байгаа хүмүүстэй бол гараар өргөл багтааж асуугаарай. Аха, за сайн. За дараагаар давхар ажил орно уу? За дөрөвдүгээр датгалгааны хэсгийн ач турсан юу гэлээ? Агаарыг яах вэ? Агаарыг солихлоо. Агаарыг цэвэршүүлэх хэрэгтэй тий. Ач тусан бичээрэй. За хүний ирээдүйд ямар илээ? За нөхөг даалгавар дээр нөхөрэй. Хаан нөхөрэй. За өшөө хаан нөхөрэй. За бүгдээ хийгээд дуусна уу? За шалгая. За бүгдээ шалгая. Өөртөө давхрыг хараарай. Аль нь дасгааны цэцгэлээ? За. Зүү хариултыг дугуйлаарай гэж. Зүү хариулт нь юу вэ? Б буюу уншаарай. За усаа шалгах хэрэгтэй гэж шүү. Ямар байгаагийн шалгах хэрэгтэй? За ямар байгаагийн шалгах хэрэгтэй? За дөрөвдүгээр ажил. Гааны цэцгийн ач тусна. Тэгэд яах? Эрүүл мэндийн цай. За багшийн нэмэлтээр хийж өгье. Тоо шараа багсан. За нэг утгатай ахаа. Нас цэвэр байгаатай. Эрүүл мэндийн. Багшаа тав гэсэн маш тэнтэй. Аха дуу чимээг багсан. Тавтан. За багшаа хэмжээний нэг тайрсан. Багшаа өрнөж яах юм шүү.
За. Энд өгч явах. Хичээлээ хийсэн. За, багшаа хичээлээ юу ажиллах вэ? За, зэг асууж авах. За, өөр. Тэгээсээ авах хэрэгтэй. Тэгээсээ авах хэрэгтэй. За, өөр. За. Өчигд нэг ууссан. Вау. Өнжөөд нэг хэрэгтэй. Өдөрөө ууслах хэрэгтэй юу? Үгүй. Болохгүй те. Үгүй наад хэлхэн. За, цэцгээ наран тавих хэрэгтэй. Наран тавихгүй цэцэг яах вэ? За. Шаби. За, дуу чимээ багтдаг болохоор гэртээ яах вэ? Дуу чимээ багтах нь тавьтай байна шүү дээ. Шаби. Өөрөө нөө хөсгөр нөө үзэн. За, цэцгээ анхаарах. За, энэ бүгд бидний за юу хэлээ? Яах вэ зүйлээ? Та нарын бүгд чи хийж байгаа үү? Яны цэцгийг анхаарах зүйл. За. Анхаарах зүйл те. Шаби. Тэгээд агаараа байх. За, багштай хэн гарч ирээ? Эцэг услах байсны багшийн заасан чи. За, хэн гарч ирээ? За. За, энэ ангиж өгөх та нарт юу ойлгосноо одоо харуулах нь чи багшаа хэлжээ. За. Эхлээд цэцгээ яах вэ те? Тийм. Тогшиж үзсэн те. Ямар вэ? Чигтэй. Чигтэй нөө. Шалгаарай. Чигтэй. За, чигтэй. За, дараа нь ястай те? Дараа нь навчаа шахах. За, навчаа. За, чиний цэцэг хөө ийм өвсгөр ээ нүү эсвэл ийм үлгэр ээ нүү, өстэй ээ нүү? Ямар вэ? Аа, за, ангигаа өтрөө хараарай. За, одоо тэгээд шалгасан чи одоо яах вэ те? Услах. За, услахаа өмнө юу шалгахтай байлаа маа? За, хэлээрэй. За, тэрийг шалгацсан. Одоо юу шалгахтай вэ? Устай нөгөө бүлээн байна шүү. Бүлээн байна, бүлээн байна гэж шалгана те. Ус нь ямар вэ? Бүлээн байна. За, услахад яах вэ те? Боломж нь услахад услах таасан байна те. За, тэгвэл одоо яаж услах вэ те? Бүлгэр авахгүй. Тагийг авахгүй чи яах вэ? Тагийг авахгүйгээр шүршээ. За, шүршээрэй. Зүг үү? За, одоо яг үстэй те. За, усцаа. Одоо нэг хоёр цагийн дараа даад тусын Даад усны аваад муудгаас нь өмнө яахтай те. Одоо ямар байгаа те? Нэгээс 2 цаг бодоогүй юм чинь даад нь ямар байгаа вэ? За, сууж байгаа. За, багш нь асуух асууя. Гэртээ цэцэг тайлбар өгдөд байна уу? Оо, ямар сайн. Тэгвэл манай энэ даа нэвэр авах гэдэг юм байна шүү дээ. За, тэгвэл гэртээ цэцэг тайлбар бид нар яах вэ хэмнэ? Шууд хүүтөөр өгдөд бах уу? За, багшийнхаа заасан агаартай зүйлсийг анхаарч усах хэрэгтэй байна тий. За, гэртээ ингэж усалтай өгдөд байна уу цэцгээ? Оо, ямар сайн өгдөг тий. Тэгвэл цэцэг нь зөндөө өндөр ургацсан байгаа юм тий. За. Чиш надад таачсан. Ямар үгтэй зүйлээ? Ногоон, шар, удаан байна тий. Энэ юун дээр идэв? Гэрдэн дахиад. Оо, ямар зүйлээ? Гэрдэн дахиад дээр идэв тий. За, одоо тэгвэл хэдүүлээ. Одоо өөртөө өмнөсний гэрдэн дахиагаар өмнөсний. Ногоон ахын бол маш сайн хичээлээ авсан. Ногоон нь За, шар ахын бол би дон зэрэг асуулаа зарим зүйлийг ойлгоогүй гэсэн үг заяа. Удаан ахын бол би бүр ойлгоогүй гэсэн үг заяа. Үнэ ч удаа. За, үнэхээр өөрчлөлт үнэхээр. Чараа бүр тий. За, удаан бүр ойлгоогүй биш.
Хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хичээл